76 дугаар анги Линсин Таку 7 ухаан тулааны ордонд Линсин Таку Жангуангю 3 бол туйлын эрх мэдэлтэй оршуунууд тооцогддог. Бүр хэдэн гол шавнар хүртэл тэдний нэр хүнд алдартай зүрлэшгүй. 7 ухааны тулааны ордонд элсэн орсноос хойш 3 дахь жилээсээ эхлэн энэ 3 эренбийн чулуунд ирэх эхний 3 байрыг эзэлж өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Тэр хүсэмжит байр сууриас тэднийг шахаж чадсан хүн одоогоор ганц ч гараагүй байлаа. Эренбийн чулуу зөвхөн байрлалыг харуулдаг, оноог нь харуулдаггүй. Тиймээс энэ 3 дэд авьяаст нь 4-р байрын шавьяас хэдэн оноогоор илүү гарсныг хэн ч мэдэхгүй. Жангуангю 4-р байртаас 10,000 гаруй оноогоор илүү гэсэн цуу яриа байдаг ч үнэн худлыг нь хэн ч мэдэхгүй. Товчхондоо Линсин Таку Жангуангю 3 бол хүчин хэмжээлсгүй гүн таахын аргагүй хүмүүс. Линсин бие бэхжүүлэх төвшний 5 дугаар шатанд хагас алхам дутуу хэрнээ сүнс нэгтруулах шатны тулаанчтай хүчтэй дүүцнэ гэж хүмүүс шивнэлддэг байлаа. Ийм ноёрхогч сүр хүчтэй хүмүүс хэнийг анхаарах гэж ирсэн байх вэ? Жан Цан, Лю Минсан хоёр лав биш. Тэд хүчтэй нь үнэнч сүүлийн 2 жил эренбийн чулуун дээр ихний 100-д орж чадаагүй. Тэд Линсин Таку хоёрын анхаарлыг татгаар хүмүүс огт биш. Ван Янфэн ч бас шаардлага хангахгүй. Хэдийгээр тэр дээд 4-р зэрэглийн авьяастай ч Линсин Таку хоёрын нүдээр бол анх удаага 180 доторч орж чадаагүй өчүүхэн оршихуй. Зүгээр л өрөвдөлтөй төдий. Тэгэхээр энд тэдний сэрэлнэрхийг татах царийн ганц залуу бол Лимин байлаа. Тэд заавал түүнийг харахаар ирсэн. Лимин анх түмэн алах тойргийн шалгалтаараа 126 дугаар байрт орсон. Энэ тал дээр бүр Жангуангю хүртэл түүнээс доогор байсан. Тиймээс энэ залуу яг хэн болохыг харахаар иржээ. Энэ үед олонний дунд Жан Цан, Лю Минсан хоёр л ирчихсэн байлаа. Гэвч Линсин Таку хоёр гарч ирсэн тул тэдний гэрэл бүрэн дарагдав. Одоогоор мөрөд тоглоомны гол хүмүүс болох энэ хоёр руу хэн ч анхаарал хандуулахгүй байлаа. Жан Цан өөрийгөө Линсин Таку хоёрыг үзэхээр ирэх хэмжээний онцгой хүн гэж бодох хүртлээр өөртөө дурласан нэг юм биш. Тэд заавал Лиминийг харахаар ирсэн. Үүнийг ойлгоход Жан Цаны сэтгэлд маш таагүй мэдрэмж төрөв. Тэр ялсан ч Линсин Таку хоёрын анхаарал түүн дээр төвлөрөхгүй. Намайг дорж үзэж зүрхэлж байна уу? Би та нар шиг шүүлт чинь ямар тэнэг ямар буруу эснийг харуулна. Жан Цан дотроо нударгаа зангидав. Лю Минсан ч мөн шүдээ зов. Жан Цан бид зөвхөн ялах биш, цэвэр төгс ялалт хийх ёстой. 5 нүдлийн дотор энэ бодлогогүй жалуудыг хөл дороо гიშгэн. Эс тэгвэл хүмүүс биднийг үнэхээр хэрэггүй хог гэж бодно. Би тэр Лин овхтын бид дурсгал үлдээн. Энэ мөрөд тулаанд орсондоо харамсгална. Ингэж хэлэхдээ Жан Цаны гардах нарийн элднийхээ ишийг илүү. Түүний хүүтэн нүд гялсхив. Энэ бол Жуяны хүсэлт ч мөн байлаа. Зөвхөн тулааны зүрхийг нь цохих биш, ирээдүйд бясалгалтан саад тултгуйц хүн чарах үлдээх. Одоо Лимин Ван Янфэн хоёр ч ирлээ. Өнөөдөр Лимин хар хувц өмсөж нуруундаа 8 тохоорт бараан ягаан жад үрчээ. 820 жинтэй солонго нэвтлэх жад түүний нурууг өчүүхэнч бүхийлгсэнгүй. Түүний биеийн байдал тэр жад шигээ шулуун бацгасаж байв. Хэдийгээр бясалгалан дөнгөж бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шат боловч өтгөн жинхэнэ их хүчин ноёлгогч төрхтөө нийлээд цугласан олон энэ залууд үнэхээр хөдлөшгүй оршуумт мэдрэмж төрүүлв. Энэ Лимин сайн байна. Таку амнэ хэлв. Түүний үрсэн жад иш миний тагтай адил бараан ягаан уян төмрөөр хийсэн бололтой. Ийм иштэй бол жадны жин заавал 800 жингээс давна. Ишинд нь аимшигтай хүч агуулгадж байгаа. Тэр ийм зэвсэг ашиглаж зүрхэлж байгаа бол өөрийн хүчинд маш их ихтгэлтэй байна гэсэн үг. Такугийн зэвсэг бол таяг. Энэ нь тулаанчдын маш цөөн хэрэгэлдэг зэвсэг байв. Жад хэрэгэлдэг хүн ч олон биш ч айрамд бол харж болно. Харин таяг айрамд барах хэрэггүй. Зөвхөн амь аврахыг цэрлдэг зарим сүм хийдийн хүмүүс л хэрэгэлдэг. Таягийг 100 зэвсгийн дундах ёс жоромт хүн гэж нэрлэдэг. Такугийн таяг 860 жинтэй. Иш нь бараан ягаан уян төмрөөр хийгдсэн бөгөөд хоёр үзүүрт нь үүлэн судал боловсруулсан төмрөөр хийсэн алтан цагаараа суулгажээ. Хэдийгээр эрдэнэс биш ч хүн рүү зохиол аимшигтай хүч гаргана. Дээд зэрэглэлийн таяг бороохон хүчийг дүрслэхдээ шүргүүл шарх онуул үхэл гэж хэлдэг. Учир нь таягны биед аимшигтай чичирхийлсэн бутлах хүч агуулгаддаг. Хэрв шүргүүл шархт нь шууд оногдвол төмөр хуйг хүртэл дэлбэрэн боторно. Тиймээс ийм төрлийн таяг мэт зэвсгийн хувьд эрдэнэс таягийн сүр хүч бараан ягаан уян төмрөөр хийсэн таягнаас ч доогуур байх тохиолдол бий. Жад ч мөн адил
зарим талаасаа таягтай адил гайхамшигтай. Хэрвээ хэлбэр хэв маяг нь илүү төвөгтэй, илүү олон янз та хүн таяг хэрэглэдэг тул лимийн шиг жад хэрэглэгчийг хараад өөрөө ирэхгүй дотносох мэдрэмж төрөв. Эцээцд энэ хоёр зэвсэг хоёулаа ховор хэрэглэгддэг. Харамсалтай нь тэр жан цантай тултна. Энэ лимийн нөхцөл байдлыг би сайн тааж чадахгүй байна. Ирээдүйд тэнгэрт өрхөө эсвэл олонний дунд замрах уу гэдэг мэдэхгүй. Гэхдээ одоогор тэр жанцаны өрсөлдөгч биш. Чи юу гэж бодож байна? Лимийн жанцантай хэдэн үдэл солилцож чадвал Таку хажуу тийш иргэн Линсэнээс асуув. Линсэн Такун руу хараад эсрэгээр нь асуув. Чи лимийн заавал ялагдана гэж шийдчихсэн үү? Өө, чи үнэхээр лиминийг ялч чадна гэж бодож байна уу? Таку өөрөө лиминийг аль хэдийн өндөр үнэлсэн гэж бодож байсан. Авьяасыг нь тооцохгүй бол ирээдүйд өрсөлдөгч болж мэдэх хүн. Гэтэл Линсэн түүнд бүр илүү өндөр үнэлгээ өгнө гэж бодсонгүй. Линсэн лиминийг анхаарах болсон шалтгаан хоёр байв. Нэгдүгээрт тэр анхны түмэн алах тойргийн шалгалтаараа 126 дугаар барьт орсон. Хоёрдугаарт зүүдний сорилт лиминий тулааны зүрх түүний амжилтыг эвдсэн. Энэ нь лиминий тулааны зүрх аль хэдийн түүнээс давсныг баталгаа байлаа. Линсэн дотоод сэтгэл төмөр мэт хатуу шийдэмгий. Тэр хүслээс ангид шудрах хүн. Гэтэл энэ нь түүнд сул тал байхгүй гэсэн үг биш. Түүний сул тал бол алах зүрх. Линсэний цус хүсэл тэр хүчтэй. Үхлийн авраа дэндүү хүнд. Түүний зүрхэнд орших муу ёрын сүдрийг арилгах маш хэцүү. Мэдээж лимийн ч бас сул талтай. Энэ дэлхий зүрхэндээ өөсөвгүй хүн гэж байхгүй. Гол нь хэний сул тал жижиг вэ гэдэг л чухал. Линсэний авьяас доод 4-р зэрэглэл суутнууд цугларсан 7 гүн ухааны тулааны ордонд ийм авьяасыг зөвхөн дажгүй гэж тооцно. Тэр өнөөгийн байр сууриа голчлон аимшигтай бат тулааны зүрхэндээ найдан олсон. Одоо тэр лиминий дотор өөрийн сүдрийг олж харсан бөгөөд энэ залуу гайхамшиг бүтээж чадах хэсгийг харахыг хүсэж байв. Линсэн хэлв. Лими ялах уу, ялагдах уу гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол тэр түмэн алах тойрогт орохдоо бие бэхжүүлэх төвчний 2-р шатны оргилд байсан. Харин одоо тэр аль хэдийн бие бэхжүүлэх төвчний 3-р шатанд хүрсэн. Тийм юм шиг байна. Хүчний ялгаа хэд их бол тулаанч хүн бусдын бяцлаглыг нэг хараад таньж чаддаг. Мэдээж Жанцан Люминса 2 жилийн миний өсөлтийг анзаарсан байлаа. Энэ Жаалын Аз үнэхээр нохон бас шиг юм а. Энэ хугацаанд үнэхээр нэвтэрчихжээ. Энэ бол улаан алтан лууны чөмөгний үрэл, алтан могон улаан үрлийн нөлөө. Хэрв тэр энэ хоёр гайхамшигт үрлийг хамтдаа хэрэгэлсэн бол эмийн нөлөө айжмар биетэн задрах нь мэдээж дараагийн шатанд нэвтэрсэн тийм ч хачирхалтай биш. Эс бөгөөс Ирэмбийн чулуун дээр 126 дугаар байр авна гэдэг боломжгүй байсан. Жанцан, чи болгоомжтой бай. Хайхрамжгүй байгаад алдагдлаа амсуудаа. Чи түүний хит өндөрөөр үнэлж байна. Тэр суур чадны техник, суур хөдөлгөөний техник бясалгаж байгаа. Эдгээр ур чадварт ямар ч хүн утга байхгүй. Их амжилтанд хүрсэн сүр хүчгүй. Өөртөө итгэлгүй болохоор л энэ хоёр судрыг сонгосон тэнэг. Миний элдний ур чадвар хурдан. Тэр ив хавгүй жадтай харьцуулахад миний хувцсны хормоот ч хүрч чадахгүй. Энэ үед нарны цагийн сүдэр үдээс нэг мөчийн өмнө байрлалд хүрчээ. Цаг боллоо. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 77 дугаар анги. Суглах хэрэгтэй үедээ би суглана. Люминсан хамгийн түрүүнд тайз руу өсрөн гарлаа. Тэр урт сэлмээ Ван Янфэн руу чиглүүлэн инээмсэглэн хэлв. Ван Янфэн үхэхээрээ дээшээ гараад ир. Ван Янфэн хүүтнэр хамраараа дуурайд огт айсан шинжгүй тайзан дээр алхаж гарав. Өнөөдөр тэр болон Люминсаны тулаан болохоор аль хэдийн товлогдсон байлаа. Энэ Ван Янфэн ядчил хүний нуруутай юм. Минлийн түүний өөртөө ихтэй төрхийг дүр хэсгсэн биш гэдгийг харж байлаа. Ван Янфэн Люминсан хоёр хоорондын ялгаа үнэхээр Ван Янфэний авьяас сайнч ганц сарын дотор Люминсаны гүйцэнэ гэдэг боломжгүй. Гэсэн ч ялалтын өчүүхэн боломж байсан ч тэр зоригтойгоор тулгарч байна. Энэ бол ховор магтууштай чанар байлаа. Ван Янфэн өөрийн эрдэнэс сэлмийг сугалж жинхэнэ их хүчээ дотор нь цутгав. 9 үнний замын ногоон бичээсүүд нэг нэгээрээ сэлмийн ерөн дээр гялзан амиллаа. Тэдний гэрэл нектарлан лиминтэй тулдаж байсан үеийнхээс хэд дахин илүү байв. Энэ нэг сарын турш Ван Янфэн алдах зүйлгүй хүн шиг галзууртлаа бясалгасан. Хэдийгээр тэр бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатны оргилд хүрээгүй ч жинхэнэ их хүчээр дотор хэрэгтэн бэхжүүлэх явсан өмнөхөөсөө илүү болж 3 дахь шатны бясалгалаа бат тогтворжуулжээ. Люминсан Ван Янфэний 9 үнний замын сэлмийн орлогыг хараад инээмсэглэв. Жаахан агсан бололтой. Гэхдээ харамсалтай надад хүрэхэд хол байна. Одоо үх. Люминсан хашгиран сэлмээ соглон Ван Янфэн руу завчив.
Агаарыг зүсэх мөчид түүний сэлэм нийл ягаан саарлөнгөтэй болж хачин фосфор мэт гэрлээр ялзаж эхэллээ. Фин, фин, фин. Лю Минсаны сэлэв 3 дараалсан цохилт гаргав. Эрдэнэс зэрэглийн сэлэв цангинан эсгэрч Лю Минсаны жинхэнэ их хүчээ түүнд тасралтгүй урсгаж байлаа. Хуан Янфэн үл ялэг ухарч 9 үнний замын тэмдгүүд сэлмийн ирэн дээр нь гялцсан асав. Тэр сэлмийн нэг хөдөлгөд Лю Минсаны сэлэм салхи хуваагдсан суларчээ. Дараагийн цохилтоор Хуан Янфэн Лю Минсаны эхний сэлмийн салхин цавчлтыг эвдэв. Ча. Хуан Янфэн ухрангаа сэлмээ хөдөлгөж байв. Тэр Лю Минсаны сэлмийн салхийг дахин тасралтгүй тас цавчин устгарлаа. Аимшигтай товтлогооны эцэст салхин ирнөө түүний хувцсыг урж тасцсан ч Хуан Янфэний алхам тайван хэвээрээ байв. Жинхэнэ хүч нь хурцтай хэлбэлзэж байсан ч имэх замбраагаа алдаагүй. Чамд аваа чадвар байна. Гэхдээ одоо ч дутуу. Тэнгэрийн хааны бутлагч Чакрамын илд Лю Минсан нэг алхам урагшуулав. Түүний биеийг тойрон байсан жинхэнэ хүчний манан өтгөн нийл ягаан гэрлээр хасаж уур мэт өриглөн хөөрөв. 3 дахь орц сэлэм нь бүх ирээрээ сүрлэг гэрэл цацрууллаа. Жинхэнэ хүч нэгтран нийлж сэлмийн үзүүр дээр хурдтай эргэх номын хүрд үсв. Тэнгэрийн хааны бутлагч Чакрамын энэ их чинь хадгаламжийн сандах өндөр түвшний тулааны техник бясалгахад хичнээн хэцүү илээ. Гэтэл Лю Минсан үнэхээр сурчсан байна. Хуан Янфэн аюулд орлоо. Лимийн нүдэ нарийсхан Тэнгэрийн хааны бутлагч Чакрам гихийн тулааны техникийг ажиглав. Энэ бол жинхэнэ их хүч өөр нэгэн хачин битүү систем болж бүрэлдсэн зүйл байлаа. Харахад ямар ч цоорхоогүй мэт. Гэвч Лю Минсаны тулааны техник хүчээр хэрэглэж байгааг олж харжээ. Тэр Тэнгэрийн хааны бутлагч Чакрамыг арайхийн гаргаж чадсан төдий байв. Лиминий нүдээр бол эрдэнэс сэлэм дотор жинхэнэ хүчний эргэлтэнд дэндүү олон сул тал байлаа. Хэрэв Хуан Янфэн ялаг гэвэл одоо шууд дайран орж Лю Минсан сэлэмдээ жинхэнэ хүч нийлүүлэхийг таслах ёстой. Гэвч Хуан Янфэн бичээсээ мастер биш. Тэр мөн дарангуулах сүнсний аргыг мэдэхгүй. Тиймээс Лю Минсаны сэлэм дотор жинхэнэ хүчний замлалыг харах боломжгүй. Яг энэ үед Хуан Янфэн хөдлөлөө. Хэдийгээр Лю Минсаны авраас сүрдэн байсан ч Хуан Янфэн урсгал сөрхөөр шийджээ. Тэр маш тодорхой мэдж байлаа. Энэ бол түүний цорын ганц боломж. Лю Минсаны номын хүрд дээд хэлбэртэй хүрэн нэгтрахын өмнө довтолж Тэнгэрийн хааны бутлагч Чакрамыг эвдэх ёстой. Хуан Янфэн сэлмээ далав. Түүний байн Тэнгэрийн хааны бутлагч Чакрам биш, мөн Лю Минсаны эрдэнэс сэлэм доторх жинхэнэ хүчний сул цэгч биш. Түүний аялсан газар бол Лю Минсаны цээж. Хуан Янфэний сэлэм жинхэнэ хүчээр дүүрч эрен дээр нь цахилгаан гэлцэх мэт болов. Салхи аянгийн нүргээн дагуулсан энэ цохилт бол тулааны техник аянга дүүлийн цохилт байлаа. Энэ бол Хуан Янфэний хадгаламжийн сангаас сонгосон дээд зэрэглэлийн тулааны техник. Тухайн үед Хуан Янфэн хадгаламжийн сангаас 3 судар сонгосон. Тэнгэрлэг ян хүч, хунгийн өдөн уналт, аянга дүүлний цоорхой. Эдгээр 3 бясалгалын арга тулааны техникүүдийн аль нь ч энгийн биш. Хуан Янфэн шиг онцгой авьяастай хүн байсан ч богино хугацаанд эзэмшинэ гэдэг боломжгүй. Тэнгэрлэг ян хүч нь бясалгалыг ахиулахад ашиглагддаг. Ийм зүйлээр хүчээ өсгөхийн тулд ганц шөнө, ганц өдөр байтугай 1 сар чангалтгүй. Хунгийн өдөн уналт бол хөдөлгөөний техник. Гэхдээ энэ нь түүний бодит тулааны хүчийг тэр даруй нэмэгдүүлэхгүй. Тиймээс Хуан Янфэн өнгөрсөн сарын ихэнх хугацааг аянга дүүлийн цохилтыг бясалгахад зориулжээ. Одоо түүний аянга дүүлийн цохилт эцэстээ тодорхой үр дүн үзүүлж эхэлсэн. Тэр энэ нүдлэр гайхамшиг бүтээнэ гэж итгэж байлаа. Гинэ юм. Чи аянга дүүлний цохилтыг ердөө 1 сар бэлтгэсэн. Тэгээд миний Тэнгэрийн хааны бутлагч Чакрамтай харьцуулна гэж бодож байна уу? Лю Минсан хашгирлаа. Тэнгэрийн хааны бутлагч Чакрам агуулсан урт сэлэм доош цавчив. Эргэлцсэн номын хүрд бүх амийг зэлгэх хар нүх мэт доош буулаа. Бан. Аянга дүүлний цохилт болон Тэнгэрийн хааны бутлагч Чакрам хоорондоо мөргөлдөв. Жинхэнэ хүчний хүчтэй мөргөлдөөнөөс агаарын даралтын давалгаа үсэж яг далайн төрлөг төвөөс гадагш дэлбэрч буй мэт бол. Агаарт цахилгаан гэлэлцэж аянгийн нэргийн бүх дуу чимээг дарлаа. Хуан Янфэн, Лю Минсан хоёр хоёул арагш нисэн шидэгдэв. Лю Минсан агаарт хэд хэдэн удаа эргэлцсэний эцэст сэлмээ газарт хатхан арайхийн тогтлоо. Цээжин дотор нь цус буцалж бараг унах шахав. Саяын мөргөлдөөнд тэр ноцтой шархтах төгчөө. Харин Хуан Янфэний байдал өрөвдөлтэй байлаа. Түүний бие хідэн 10 тохой арагш даун хүүхэлтэй мэт шидэгдээд нэг аврах том мод мөргөн унав. Хөл нь шархтаж час улаан цусаар бүрхэгдэжээ. Тэр ам нээн цус бүлжв. Хуан Янфэн ялагдлаа. Урдчлан тамгсан
үр дүн. Гэхдээ Ли Минсаныг ийм хэмжээнд шахаж чадсан нь аль хэдийн гайхалтай. Шин шав яаж хуучин шавыг ялах юм бэ? Энд байгаа хүн бүр авиастан биш гэж үү? Бид 7 гүн ухааны тулааны ордонд хэдэн жил болсон. Хэрв шин шавд ялагдвал бидний энд өнгөрүүлсэн бүх жил, бүх бясалгал ямар хэрэгтэй юм? Ли Минч заавал ялагдана. Шин жаалуудыг бид ганц хоёр цохиж өгөхгүй бол бидний толгой дээр мордно гэж боддог юм байна. Газрын танхимын нэг хуучин шав уруулаа мөрөөлгөн үл тоомсорлон хэлв. Хуан Янфэн сэлмээрээ тулж нэг өвдөг дээрээ онов. Тэр зүүн гараа уруул дээрээ цус арчлаа. Тэгээд Лю Минсан руу хүүтнэр ширтээд гараа савн 5 жинхэнэ хүчний чулууг түн рүү шидв. Өнөөдөр чи миний гараас авсан зүйлээ ирээдүйд 2 нугалж буцааж төлнө. Хуан Янфэн энэ үгсийг ширүүнээр шидлээ. Үг бүрэн талбай цүрээдсэн мэт бүхэнд сонсогдов. Дараа нь тэр иргэн сэлмээ тулан хугарсан хөлөө жирсээр алхамаар явж одов. Ли Мин Хуан Янфэний явахыг ширтэн харлаа. Тэр өөрөө ирэхгүй түүнд баг зэрэг бишрэх сэтгэл төрөв. Хуан Янфэн зүгээр л аимшигтай азгүй байсан. 7 гүн ухааны тулааны ордонд орсноос хойш тэр цохилт дараалан амсаж дахин бухимдаж ялагдсан. Их хэмсэг сууднууд хүртэл төвчих хязгаартай байдаг. Ийм гамшгуудын дараа олон хүн дахиж сэргийж чадахгүй. Гэвч Хуан Янфэн энэ бүхнийг тисэж гарлаа. Үнэхээр бишрүүштэй. Ли Мин дээшээ гар. Одоо чиний ээлж. Чи тэр ялагдагчтай хувь ижил тавилантай болно. Лю Минсан буусны дараа Жан Цан тайзан дээр гарч ирэв. Жан Цаны Ирэмбийн чулуун дээрх байр 103. Түүний хүч Лю Минсанаас хавгүй давуу байх магадaltaй. Ли Мин нуруундаа бэхсэн солго нэвтрэлэгчээ үүрсэн хിവэр тайзан дээр гарч Жан Цаны эсрэг зогслоо. Хуан Янфэн Лю Минсан хоёрын тулаан ердөө өвнөх хоол байв. Ли Мин Жан Цан хоёрын тулаанд л тэнд байсан хүмүүсийн хинхэн үндэсгээр ирсэн гол жүжиг байлаа. Цугласан хүмүүсийн дунд шин шавнаар мэдээж Ли Мин бүх хүчээ гарган ялна гэж найдаж байв. Ялагдсан ч хитрхи мухаа ялагдахгүй байгаасаа гэж хүснэ. Харин хуучин шавнар Жан Цаныг илт давуу ялж өөрсдөө алдаа гарахгүй гэж боддог энэ шин шавнарт шин ба хуучны ялгааг зааж өгөхийг хүсэж байлаа. Ли Мин тайзан дээр гарахад Линсэн Таку хоёрын анхаарал дээр төвлөрөв. Ли Мин яагаад Ирэмбийн чулуун дээр 126 дугаар барьт үрснийг одоо шууд мэдэж болох байлаа. Тулаан албисаар эхлэхээс өмнө Жан Цан нарийн урт илдээ гаргаж ирэв. Илдний ишинд гар хамгаалах хэсэг байхгүй. Ер нь шууд иштэйг нийлсэн байлаа. Илдний урт 2/8 цон, өргөн 3 цонт ч хүрэхгүй. Ирэмгийн цаас мэт нэмгөө. Нэг харахад л энэ илд хамгийн дээд хурдыг гаргахад зориулагдсан гэдгийг мэдэгдэнэ. Энэ илд Эрдэнэс зэвсэг гэдэг нь эргэлзээгүй. 7 гүн ухааны тулааны ордонд хэрв шав ихний 100-д багтвал язгууртан гэр бүлээс гаралгүй байсан ч том хүчний байгууллагууд түүнтэй амархан холбогдож тодорхой ашиг тус амладаг. Тэдний хувьд нэг Эрдэнэс зэвсэг өгөх юу ч биш. Жан Цан ядчтай нэмсгэлв. Жадаа сугал Ли Мин чи суур жадны техникийг яг хэр бэлтгэснийг чинь хармаар байна. Бага амжилтанд хүрсэн үү? Ийм энгийн бясалгалын арга бол 1 сарын дотор бага амжилтанд хүрэхэд хангалттай байх ёстой. Түүний нэмсгэл доогтой байлаа. Суур жадны техник бага амжилтанд хүрсэн байтугай төгс төвшөнд хүрсэн байсан ч түүнд аюул учруулахгүй. Линсэн Такун хоёр Ли Минийг ингэтлээ анхаарч байгаа бол тэр Ли Минийг хөлд ороод хорсолтоогоор гიშгэж тэр хоёрын анхаарлыг дээгүүр өөрөөд алхах болно. Жан Цан жинхэнэ хүчээ нарийн элдэндээ орсгов. Тэгээд Ли Мин огт хөдөлгөөнгүй зогсож байгааг хараад хөмсгөө зангитай хэлв. Зэвсгээ соглохгүй юм уу? Ли Мин удаанаар хариулв. Соглох хэрэгтэй үедээ би соглоно. Чи юу гэлээ? Жан Цаны зүрх уур хилэнгээр шатлаа. Газрын танхимын ахлах шав атлаа тулааны ордны шин шавд ингэж дорд үзэгдэнэ гэж үү? Тэгээд тэр шин шавийн хүч бүр өмнөхөөс нь доогор. Энэ Ли Мин үхэх гэж юу болохыг огт мэдэхгүй байна. Соглох хэрэгтэй үедээ соглоно гинэ. Сайн байна. Сайн байна. Маш сайн. Өнөөдөр би чамайг жадаа суглах боломжтой эсхийг чинь харъя л да. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас